За манайхан өнөөдөр бид Төв аймагт ирлээ. Нийслэлээс өрдөө хитгэн цагийн зайтай мөртлөө байгаль нь үнэхээр сайхан юм аа. Энд чинь Мандшир хээд гээд 18-р зууны үеийн хээдийн төр байна. Байгалийн дунд ийм ариун нам гүм газар байдаг гэж бодоагүй шүү. Энд тэрэлжийн байгаль үнэхээр тасархай шүү. Тэмээ онож үтсэн одоо морь унж байна. Монголын аялал ёстой гоё үргэлжилж байна да. Төв аймгийн аялал маань иймэрхүү сайхан өнгөрлөө. Манайхан дараагийн аялалдаа хамт байхаа мартваа. Subscribe, like дарж дэмжээрэй. Бүгдд нь хайртай шүү. Өглөөний агаар ямар сайхан юм бэ манайхан. Төв аймгийн энэ хэсэгт байгаль яг сэтгэлийг амардаг байна. Төв аймагт ирээд байгальд амрах, агаар салхинд гарах хамгийн гоё газар их юм байна. За одоо жоохон амраад дараагийн газараа явцгаая. За манайхан одоо би Чингис хааны морьт хөшөөн дээр ирээд байна. Ёстой сүрлэг гайхалтай бүтцтэй хөшөө байна шүү. Монгол хүмүүрийн бахархал. Төв аймгийн аялал маань ийм сайхан өнгөрлөө манайхан. Дараагийн аялалдаа бид хөдөөний өөр нэг сайхан аймгаар хамтдаа очино шүү. Subscribe, like мартав да. Бүгдд нь хайртай шүү.